Хөтөлбөрийн нисэгт төрлийн ясны өсөлтгүйгийнх онцтой шин зүйлд өөрийгөө сорж суралцаж яваа Баатар Зоригтыг онцолж байна. За түүний бие хэдий 3 настай хүүхдийн шиг харагддаг 28 настай 4 дүүтэй. Тэрээр энэ жилээс гэр бүлээсээ тусдаа дотуур байранд амьдарч эхэлсэн нь бусад хөгжлийн онцлогтой хүмүүстэй харьцаж олон зүйлд суралцахад эергээр нөлөөлжээ. Баатар Зоригт өөрийн онцлогоос шалтгаалan ерхий боловсролын сургуульд хамрагдаагүй байна. За гэхдээ түүнд охин дүү нь гэрээр бичиг үсэг заажээ. За ингээд бичиг үсэгтэй болсон тэрээр 24 наснаас эхлэн 3 жилийн хугацаанд насан туршийн боловсролын төвд бага дундайгийн боловсрол эзэмшсэн. Үргэлжлүүлэн сэргийн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн мэрэгжлийн боловсрол ур чадвар олгох сургуульд суралцаж эхэлснээр амьдралынхаа шинэ хаалгыг нээжээ. Ийм хүн байд юм уу гэсэн харцаар ийм хүн нэрнээ байд намайг тэгэхээр төлд юм уу яаж амьдраад байгаа гэсэн. Яг тэр харц болгонд ингээд имзэлх үе байдаг ч хажууд 3 охин дүү маань тасалдгүй намайг харж хандаж хамгаалж ээжийн минь хаа юм дэмжлэг гэд тэр бүгд байдаг болохоор тэр бүгд ингээд нэг анзаарч байгаагүй. Гэтэ би амаа нэг тэр агшинд би өөргөө нэг тэр агшинд тэр хүмүүсийн бодол харцсан миний үдэн дээр дооны үйлчлэгчсэн. Одоо Баатар энийг тэгээд өгч Баатрахад энийг тэгээд өгч гэдэг заал гэж байдаг. Тэгээ өөрийнхөө хийчихсэн юм мартал бас туслаа явчихдаг юм. Тэгээд тийм л цайлга үндэ. Баатар Зоригт чөлөө цагаараа шүлэг бичих хоббитэй мөн сургуульд сурч эхэлснээр олон төрлийн хөгжлийн онцлогтой хүмүүстэй харилцаж нийгмийн харилцаагаа нэмэгдүүлэх шаардлага гарсан байна. За энэ үүднээс найзуудтайгаа ойлголцохын тулд чөлөө цагаараа тохионы хэл сурч эхэлжээ. Харин зохион байгальтай. Жишээ нь бидний орой болгоо ингээд замууд нэг өлтөхгүй. Тийм манай түрүүн олж ирсэн хүүхэд яаж спорттой. Ингээд очиод ингээд гүчээгээ гойн гэд. Ингээд гойн. Тэгээд энэ дээр бусдын хүүхдүүд болохоор ингээд үгүй гээд намайг очиод ингээд яа үгүй чээ гээд гохайн тийм гээд гэхдээ тийм төгөлтэй. Баатар Зоригт аав ээж 3 охин дүүгийн хамт амьдардаг. За харин энэ жилээс анхудаа гэрээсээ өөр газарт дотуур байранд амьдарч эхэлжээ. За энэ нь өөрийгөө олон талаар сорих сорилт болж байгаа гэлээ. За тэрээр 3 охин дүүгээ биеэр хамгаалж чадахгүй байж болох ч оюун санааны хувьд хөгжлийн онцлогтой хүнийг ойлгож инэрх сэтгэлтэй болгож хүмүүжсэнд баяртай байдаг гэдгээ хэлсэн юм а.